өдөөний мэндийг айлтхан мэдчилье. Тэгээд энэ хүрээд хотын ясны болдог гэсэн Баримтангадын ургийн баяр ийхүү ёслол төгөлдөр эхлэхэд бэлэн боллоо. Тэгээд та бүдгээ хүндэтгэлийн хаалгаар морилын саатхыг өрч байна. Өнөөдрийн энэ гүсахан ургийн баярыг зохион байгуулчихваа. Гүрчвийн очрын гэр бүлийг хүндэтгэн өрч байна. Энэ гүсахан ургийн баярыг зохион байгуулчихваа. Гүрчвийн эрдэнэ очрын гэр бүлийг хүндэтгэн өрч байна. Улгогийн нүрдэгийн гэр бүлийг хүндэтгэн өрч байна. Очилдогийн арднагийн гэр бүлийг хүндэтгэн өрч байна. Баатрын мөнгөний гэр бүлийг хүндэтгэн өрч байна. Сандагийн аримчаагийн гэр бүлийг хүндэтгэн өрч байна. Сандагийн аримчаагийн гэр бүлийг хүндэтгэн өрч байна. Гадимгийн Надимагийн гэр бүлийг хүндэтгэн өрч байна. Амжилтчаа гэр бүлд маань бүгдээ сайхан асаргаа ордоор сайхан болцоороо хамтдаа мөнх тэнгэрийн доор нэгэн дээр дор суулж урд төрлийн холбоосыг баталж ургийн баяр хийж байгаа эрхэм хүндтэй таавтай сайн сайхан бүхнийг хүсэмээрээ. Ингээд хотын ясны холдог элхэн хоримтан галын ургийн баяр маань ёслол төгөлдөр эхлэж байгаад болоход таатай байна. Энэ хүү сайхан баярын арга хэмжээг албан ёсоор нээж өгөл нөхмэн
Гүрчвийн очир таныг тайснаа хүнд тэнгэрч байна. Алгаад шин огтон авцгаана уу. За ингээд өнөөдөр энэ ургийн баяртай хүрэлцэж ирсэн ах トゥ та бүхэнтэй энэ өдрийн мэндийг хүргье. Эрхэм хүндэт ахмад бууруулд үеийн үр хөвгт төрөл садангуудаа та бүхэндээ ургийн баярын мэндийг хүргье. Өнөөдөр бидний нэгэн дээвэр дор цуглуулсан энэхүү сайхан үйл ажиллагаа нь та бүхэн таалан хүрэлцэн ирсэнд зохион байгуулагчдын зүгээс болон хувьяасаа чин сэтгэлийн талархал илэрхие. Бидний өвөг дээдэс өндөр дээдсээ үлдээсэн үн цэнтэй өв соёл цуслан төрлийн Батбаяг холбоог үеэс үед уламжлан хадгалж хамгаалах нь бидний эрхэм үүрэг. Энэхүү баяр бол зөвхөн хөгжилтөн сэнгээс гадна бидний хэмбэ гэдгийг сануулж өг дээдсээс дурсан ирээдүй хойш дан үлгэр дуурал үзүүлэх нандин зүйлс юм аа. Өнөөдрийн энэ сайхан өдөр бид өнгөрсөн өнөө үеийнхэн бахаргалыг мэдэрч ирээдүгөө итгэлтэйгээр харж байна. Энэ бол бидний гэр бүлийн эв нэгдмэл хүчин баталгаа юм аа. Ийм та бүхэн нэг нэгэндээ талархал хүндэтгэл үзүүлж инээд хөөр хайраар дүүрэн сайхан дурсамж бүтээгээрэй. Та бүхний гэр бүл эрүүл ад жаргал амжилт бүтээл дүүрэн байхыг хүсэн өрөөё. Ургийн баярын мэндийг дэвшилж албан ёсоор нээсийг мэдгдэн тунхаглаж байна. 자, 일나다. Бас сайхан байна. Цоны дэлгэр цагт өдрөө хамтаа нэгэн дэвлдөө цуглуулж энэхүү сайхан алс шаргалыг өвтөлцгээр хорон цугласан та бүдээ дахин талархал илэрхийлье. Ингээд өвгдөөцийн үе удмыг салгаж ургийн баяраа ёслол төгөдөр сайхан ээж байгаа. Тийм учраас өнөөдөр бүгдээрээ албан ёсоор хоримтан галынхаа бас галыг бадрааж галт сайхан тайхыг хүсэн өрөөж эрүүлийн алс шаргал урт насалж удаан жаргахад туваа гэд галын дэд өдөө байх туваа гэж галаа сайхан бадраая. Хорой! 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 Та бүдээ зориулж их хором минь хэмээх сайхан бүжгийг зориулж байна. За ингээд өнөөдөр энэ сайхан ургийн баярын өдөр өөрийнхөө гэр бүлийг энэ ирсэн ах トゥ хамаатан садан
улсуудаа танилцуулах нь үнэхээр таатай байна. Тэ та бүгдээ ингээд ирсэнд маш их баярлалаа гэж хэлье. За одоо ингээд миний ань бол одоо Баасанжуу гэдгийг та нарын нэрснээр бол Бямба гэж байгаа. Энэ одоо хүн энэ Овсын зүү хангаас өмнө хүн. За миний том хүү Эрдэнэт та нарын зарим таних ба том хүү байна. Миний том хүүгийн эхнэр энд Эрдэнэ Жимг гэдэг надад урагшаагаад энэ тонгоож байна. За тэгээд миний хүүгийн том охин Анх цэцэг гэдэг одоо энд аавынхаа хажуу зогсож байна. Тэрний дараа чи охин Инг цэцэг гэдэг одоо ээжийнхээ хажууд энд зогсож байна. Тэ. За тэгээд ингээд энэ миний хажуу зогсож байгаа бол баганы оргил гэдэг одоо нэг хүн аавынхаа хажуу зогсож байна. Хамгийн бага нь одоо тэр мөнгөн цэцэг гэдэг байна. Их ширэнгээд нэг жоохон ярих хөөхд байгаа. За ингээд манай хөргөн Отхон баяр гэдэг одоо Австралиуд ажиллаж амьдарч байгаа энэ бүх үйл ажиллагаанд бас гар үе оролцож тэр алс холоос оролцож маш их туслаг дэмжлэг үзүүлж байгаа манай хөргөн тэрний гэр бүлийн хүн оюун бэлгээд миний баруунгаар талд 3 хүүхдтэйгээ хам зогсож байна. За ингээд манай гэр бүлийн хүнтэй ингээд дээр нь нэмээд хэлэхэд гадаад ажиллаж амьдарч байгаа манай өр хүүхдүүдээс энэ цугласан бүх ах トゥ урлаг одоо ураг төрлийнхаа бүх ах トゥ нарт халуун мэдлэгээ дэвшүүлсэн шүү та бүхэндээ. 3 гэр бүлээс шүү 3 гэр бүлээс. За баярлалаа. Нэг зургаад харуулчих гээ. За ураг төрлийн бүх ахын дүүстэй энэ өдрийн төмөн амгалан айлтгая. Та бүхэн илгээрээ инх амгалан төрлөөрөө төвшин амгалан сайхан найралцгааж сайхан баярлцгааж байна уу. За би 2 хүүхэдтэй нийтдээ 6 ачтай ажилтны нэртэй ийм байсан том охин маань энэ хөргөн Одгөрөл гэдэг миний том охиныг Ариун Заяа гэдэг тэгээд хүүхдүүд нь машинд байх шиг байна. За нэг 2 дугаар ихтэй зэрэг миний хүү ирэх байсан. Давхар ажилтаа одоо хүнд бол хамгийн том очиж болдоггүй заавал урилга авсан бол очтой хүүхдийн сэвлэг үргэх гэдэг ажилд явсан. Тийм учраас та нар хүсэлээчё. За тэгээ та нар илгээрээ инх амгалан яваараа, төрлөөрөө төвшин амгалан яваараа, бууршгүй буянтай яваараа, буян жижигчин аривжиж яваараа, сааршгүй сантаа яваараа, сайн үйлсийг бүтээгээд санаагаар амар самсаагаар дэмжиж сансан ботсон бүх зүйл чинь сэтгэлчлэн битэх болтгоо. Хүрээ. Та бүгдээ энэ өдрийн мэндийг хүргээд ад жаргал ирүүлэх сайхан бүхнийг хүсэн ёроо та бүгдээ. За сайн байцгаана уу? Та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе. За би энэ Гүрж авийн Эрдэнэ Начир гэдэг хүний хамгийн том охин байнамаа. За тэгээд миний дээдлийн ах болохоор Гал Эрдэнэгээд уулын баяжуулах Эрдэнэ төлөвлөрт ажилладаг 2 хүүхэдтэй. Эхнэр нь мөн адил уулын баяжуулах Эрдэнэ төлөвлөрийн совилолд ажилладаг байгаа. За манай том ах болохоор ирээгүй байна. 5 хүүхэдтэй, 4 хүү, 1 охинтой. Манай том ах болохоор 3 сэхэр хувьцаат компани захирал. За тэгээд хуваарай бизнес эрхэлдэг юм хүн байгаа. Манай бэр ихч болохоор болор цэцэг. За тэгээд дархан бэр 5 хүү, 4 хүү, 1 охинтой ийм айл байгаа. Одоогоор ирж амжааг байгаа. За тэрний дараа одоо энэ ахыхаа доотлын дүүн болохоор би байна. За миний ханыг Чимэд Дэржи Марл Эрдэнэ гэдэг саан бүхийн дэлхийн аваргын иж бүрэн медальтай. За тэгээд Алтан гадас одонд хөдөлмөрийн гавьяаны улаан түгийн одонтой миний Чимэд Дэржи Марл гэдэг хүн байгаа. За би Эрдэнэ Начрын том охин Дуламсран IT инженерээр төгссөн мэдээлэл технологийн мэргэжилтэй. За тэгээ манайх 4 хүүхэдтэй, 3 охин, 1 хүүтэй. За манайх юм байна. За дараагийн дүү маань болохоор Эрдэнэ Начрын Отхон Эрдэнэгээд хамгийн цаадлын залуу. За миний дүү Black Box компани захирал. Одоо энэ тайз дэлгэц хөгжмийн эрхэлдэг юм компани захирал залуу байгаа. Тэгээ бүжгийн спортоор 17 жил хичээсэн. За тэгээд спортын мастер хүн байгаа.
За эхнэр халуун нь болохоор хөдөө аж ахуйн их сургуулийг маркетинг менежментийн ангиар төгссөн. Хатантуул хамтлагт бас 10 хэдэн жил бүжиглсэн хоёулаа бүжгийн хос хүмүүс байгаа. За тэгээд мөн адил спортын мастер том охин нь 9, одоо 5 дугаар анги, баг хүн 2 настай, Эрдэм гээд 2 хүүхэдтэй манай дүү. За манай баг эмэгтэй дүү болохоор оюун сүрэн. Түүний хань Монгол Улсын соёлын тэргүүний ажилтан Мөнхбат гээд манай хүргэн дүү байгаа. За тэгээд манай 2 дүү болохоор манай дүү Ар ханга аймгийн багшийн сургууль төгссөн Монгол хэл уран зохиолын багш мэргэжилтэй. Одоо Ар хангаада 2 дугаар сургуульд ажилладаг ийм багш охин байгаа. За тэгээ манай 2 дүү 2 хүүхэдтэй, том нь Ирэх Саран гээд охин байгаа. Баг нь Тэмүүлэн гээд хүү байгаа. Одоо 3 дахь нь Гизэнд одохгүй төрөх гэж байгаа. За тэгээ манай ээжигээ танилцуулга марчиж. Манай ээж болохоор Завхан аймгийн Алдархан сумын харьяат юм хүн байгаа. Тэгээ манай аавтай хань жил болоод одоо 37 жил болж байгаа. Тэгээд 5 сайхан хүүхэд ингээд төрүүлсэн, 3 хүү, 2 охин төрүүлсэн. Одоо нийт манай ингээд ачтээ нийлсэн 16. Тэгээд 5 хүүхэд нь ингээд аруулаа болсон амьдарч байна. За та бүхэндээ маш их баярлалаа. Эрүүл аз жаргал хамгийн сайхан бүхнийг хүсье өрөөё. Бид хэдий ургийн баярт хүндлээд хүрэлцэн ирсэн та бүхэндээ маш их баярлалаа. За ингээд сайхан ургийн баяр том болж байна. Ингээд ургийн баяр хийж байгаа. Манай том ахын Гүржав ахын том хүү очлохтой болно. Эрдэнэ очлохтой үр хүүхдүүд та нарт ач зээ нарт нь эрүүл аз жаргал хамгийн сайхан бүхнийг хүсээрээ. За сайхан газар ингээд бид хэдийгээр цуглуулад ингээд сайхан ургийн баяр хийж байгаад баярлалаа. Энэ ургийн баярыг анх Хуримтан галын ургийн баярыг анх 12 онд манай аав Ис Халимаг гэдэг хүн зохион байгуулсан. Манай аав одоо хамгийн том ах те дараачих манай аав Халимаг гэдэг хүн байгаа. Тэгээд доошоо манай Гамбагийн аав Хүүхэ гэдэг хүн байгаа. Тэгээд Дардагийн аав Идэш, тэгээд Булган гэдэг ингээд тавуулаа шүү. Тэгээд энд бас манай Гэндан галын манай буудар ах балжны махын хүүхдүүд. За манай дүүн нүрдэгч ирсэн байгаа шүү. Тэр одоо бас гарч танилцуулах бах. За ингээд бид хэд уламжил болгож энэ манай гадаас ингээ Хуримтан гадаас уламжил болгож нэг юм хурим найр энэ юу хийсэн ургийн баяр хийсэн хүмүүст Хуримтан галын Ахмад гэдэг ийм тэмдэг гардуулдаг уламжилтаа. Ингээд очрох болно Эрдэнэ очрохтаа ингээд Хуримтан галын Ахмад гэсэн тэмдэг гардуулах ч байна. Одоо нэг удирдах зөвлөлийн гишүүд байд юм аа бид хэд. Одоо манай том ах, аргууж ах, нүрд ах, тэгээд Гамба, Дарда, одоо булган гогшээжнээс Арслан гэдэг. Энэ одоо энэ хүмүүс энийг л гардуулах хэрэгтэй юм. Тэр хүмүүст. За бид хэд гардуулчих дөө. За шүүргээлж байна. Шүүргээ наашаа гараад ирчих. Мэндээр Дарда хоёр гараад ирт юм. Дарда нааш. Тэр настангуудыг одоо босгоод яах вэ? За. За Эрдэнэ очлох хоёр гараад ирээрэй. Тий. Одоо микрофон олдож байгаа дэр нь газ юмнуудаа хийх болоод цаг хугацаа бас байгаа. За ингээд ургийн Ахмад, Хуримтан галын ургийн Ахмад гэсэн юм сайхан тэмдгийг манай шүүргээ Дарда хана Мэндээр. За том байна. Мэндээр. За энэ өдөртөх зөвлөлийн гишүүд гардуулнаа. Амаагүй. За Инглиз суулж байна. За байж болдог. За тэгээд манай энэ Халимгийн үр хүүхдүүдийн зүгээс бас хоёр ахтай
Улс аймгийн Тариалан сумын 100 жилийн ойн ийм тэмдэг бас гардуулнаа. Эрхэм хүндэт гээ учроо танд Улс аймгийн Тариалан сум байгуулагдсны 100 жилийн ойн тэмдэг гардуулваа. Иргэдийн хурлын дарга бүүвэ засаг дарга тэгш жаргал халимгийн үр хүүхдүүдээс за гардуулаад байна. Манай утхан болд гардуулна. Жижигэнаш гардуул. Энэ учрах шүү дээ. За. Эрхэм хүндэт гээ Эрдэнэ учир танд Улс аймгийн Тариалан сумын түүхт 100 жилийн ойн хүндэт тэмдэг гардууллаа. Иргэдийн хурлын дарга Бөөбатар засаг дарга тэгш жаргал 25 оны 7 сарын 8 сарын 9-нд за ингээд 72 дахь номер 72 дахь медалийг манай Эрдэнэ учрах. Манай Эрдэнэ учрах жижиг хоёрыг та хараараа манай жижиг одоо хоёр амар адилхан шүү. Зургийн дараараа ах дүүсийн гүгт. За. За одоо манай Бэргэнэгч 2x наашаа өөр. Бид хэд нэг ханаа нааш нөө. 2 Бэргэнэгч нааш наад юу наашаа. За 2 Бэргэнэгчтэй манай ах дүүгийн зүгээс нэг уус ингээ бэрэнд гардуулнаа бас. Та хоёрын хайр энд байгаа шүү. Зүү байгаа учраас ийм сайхан ургийн баярыг ингэ зохион байгуулж та нарт баярлалаа. Хайртай шүү. За энэ уус 100 жилийн ойн. За баярлалаа дүүдээ. За баярлалаа. Сайн. За ингээд анаач. За ингээд тавгтай идэгээ бидгээд таагээд тавган дээр авахтаа. За хайртай шүү. Нэг зураг даруулчих бүгдээрээ. За ингээд тийм наа тавган идэгээ. За манайх нэг зураг даруулчих. Баярлалаа. За тэгээ танилцуулга явуулна. За манай гэдэг юм чи. Автлигээд. За баярлалаа та нартай. Баярлалаа. Хайртай шүү. Хайртай. За одоо манай утхамд уд гэрэл энэ манай халимг энэ үр хүүхдүүдийн танилцуулга явуулна. За энэ өдрийн мэндийг та бүгдтэй хүргье. За манай аав ээж хоёрыг аавыг бол эс халимаг гэдэг, ээжийг болохоор ласал гэдэг. Энэ хоёр хүний хүүхдүүд 9 хүүхэд байгаа. 9-үүдээ бүгдээрээ байгаа. За ингээ хамгийн том охин болох оюун гэд одоо юунд Улс аймгийн Удаан суманд байгаа. Энд хүрэлцэн ирж амьдсангүй. Дараагийн охин болох Алимаа. Хоёр дахь охин Алимаа. Нөхрийг хэлэх юм уу? Аюуны нөхөр болохоор Аргачаас өрнгээд 5 хүүхэдтэй. За тэгээ дараагийн хоёр дахь охин Алимаа болохоор нөхөр Лагус өрн 6 хүүхэдтэй. Тэгээ том ач охинтойгоо ирсэн байгаа. За дараагийнх нь Ерөө сумд байдаг Тунгалаг гээд 3 дахь охин нөхөр нь Пүрүжав. Тэднийх 8 хүүхэдтэй ирж амьдсангүй. Дараагийнх нь ах болохоор Дархан уул аймагт амьдардаг Нямхүү гээд эхнэр Цэцэгмаа 2 охинтойгоо бас ажилдаа удаад амьдсангүй. Дараагийнх нь болохоор дараагийнх нь Минсэл гээд охин нөхөр олох Баттолго 5 хүүхэдтэй. За. Дараагийнх нь болохоор Нямочрг хүүн эхнэр Гэрэлмаа 2 хүү бэртэйгээ ингээд ирсэн байгаа. Том хүү Дөл очир, баг хүү Төр очир. Бэр туул гэд эднэр ирсэн. За дараагийнх нь хүү болох От хүү эхнэр Алтан хурууч 5 хүүхэдтэй. Тэгээд 3 охинтойгоо ирсэн байна. Дараагийн хүү болох Отхон болд 8 дахь хүүхэд Отхон болд гэдэг. За ингээд 9 дахь охин миний бие од гэрэл миний нөхрийг лувсан аржаа гэдэг.
Лувсан хараа манай хоёр хүү хоёр охинтой том хүү ажилдаа одоод ирж амжсангүй. За та бүгдээрээ сайхан баярцгаагаараа. Ингээд бүгдээрээ За ингээд та нартай эрүүлийн ганц жаргал хамгийн сайхан бүхний хүсвэн өрөө. Өнөөдөр бас нэг зарын чанартай танилцуулчих. Одоо манай бэргэн нэгч мөнгө нэгч байна. Сая 100 жилийн өдөр алтан газ авсан. Манай бэргэн нэгч ард нэгч маань сая 100 жилийн өдөр Увс аймгийн Тариалан сумын хүнд тэргэн болсон. Би бас сая 100 жилийн өдөр Тариалан сумаас хүнд тэргэн авсан. За ингээд алтан манай 10 авгахан маань алтан газ бас авсан байгаа. Манай нүрдах маань алтан газтай. Ингээд манай хэд тийм мөнгө нэгч алтан газ авсан. Манай хөрөмтөн газаас манай номын аваас гөрсөд бас алтан газтай. Ингээд алтан газтууд бас их байна. За та нартай эрүүлийн аз жаргал хамгийн сайхан бүхний хүсээрээ баярлалаа. За хурамтай хаалын хүүгийн үр сад ач зээ нараас нь та нарт мэдчилж байна. За миний том эгч анхмаа гэдэг эгч маань одоо дээрээс бас бид бүгдээ өнөөдөр харж байгаа байлгүй дээ. Эгч маань том охин алтан цэцэг хань мөнх санаа урагшаарч 3 хүүхэдтэй урагшаараа зогсож. За манай хүргэн мөнх санаа оюун толгойд гагнуурч идэг. Охин алтан цэцэг хуваараа ноос ноолор хуваараа ноос ноолор эрхэлдэг. Том охин учирлан юуны сургууль илээ? Мөнс 2 дахь курсын оюутан. За хүү анд нь одоо 7 ангид орно. Хамгийн бага нь дөлөө одоо цэцэрлэгийн бага насны ийм хүүхэд байна. За дараа нь би өөрөө намайг цогсмаа гэдэг би 2 хүүтэй том уу маань дархны цагдаад мэдээлэл судалгааны мэргэжилтэй Ахмад цолтой эхнэр нас дархан хотын цагдаагийн газар мөрдөн байцаагч хийдэг 2 сайхан ингээд ач охинтой баг нь одоо 2 сартай болохоор ингээд өөр ажилтаа болохоор энд хүрэлцэн ирж чадсангүй. Баг хүү маань мөнх эрдэн гэдэг Эрдэнэ хотын ус уугт гагнуурчны мэргэжилтэй ажилтаа болоод бас өнөөдөр энд арай л хүрэлцэн ирж чадсангүй. Бид бүтэгээ сая ирчээд энэ нээлтэнд орчоод буцаа явчлаа. Бэр маань одоо хүүгийн маань одоо баг бэр маань Доронти бүрээд ийм сайхан бэр маань байна. Хан гард гэдэг охин маань Сарьяан гэдэг одоо ингээд нэгдүгээр ангид орно. Одоо 2 дахь ингээд ач маань ингээд бас өнөө маргаашгүй ингээд маамалах гад ингээд явж байна. За миний ханыг зоригт гэдэг Монгол Улсын мастер доож уржигдэрхэн бас алтан газ сайхан төрийн дээд шагнал хүртсэн. Тэгээд ажилтаа болохоор бас амжиж ирч чадсангүй. Дараагийн дүү маань Отхон баярын гэр бүл урагшаа гараа зогсож. Дүү маань хуваараа бизнес хийдэг. Бэр маань түмэн дэлгэргээд гогт ахлах чанар шалгах хийдэг. Том өвөө нь одоо цэрэгт байгаа. Дараагийн охин одоо 12 дугаар ангид байгаа. Хотод ингээд бас нэг сургалттай явж байгаа. Тэрний дараагийн хүн мөнх тулга одоо энэ жил 1-р ангид орно. Тэрний дараагийн хүн Баттулга одоо 4 настай ийм сайхан гэр бүлүүд байна. За том дүү маань үнэхээр амжиж ирч чадсангүй. Урд нөгөө том тэрийг барьж байгаа болохоор тэр хил рүү орсон чи 4-5 хоног ерөөсөө амжиж ирч чадсангүй. Төлөөлөд аавыгаа төлөөдөд 2 сайхан охин ингээд хүрэлцэн ирсэн. Том охин Уянга. Уянгагийн нөхөр мөнх эрдэнгээд гогт ажилладаг, чанар шалгачийн ажил хийдэг. Дүү маань өнөөдөр Уянга гээд хуваараа гол сайханч маникюр ийм сайхан охин байна. Охин игшээлэнгээд ингээд 2 настай. За бага охин Марал энэ зүүчи 3 дахь курсын оюутан. Ингээд өнөөдөр ээж маань ингээд 83 та энэ сайхан буруу маань үнэхээр ингээд бид бүгдтэй бас сая 100 жилээ үзээд сайхан машинаар ингээд яваад машинаар ирлээ ээж маань. Тэгээд ээжтэй маш их хайртай шүү. Урд насалж удаан жаргаарай гэж ээжигээ өрөө. За ингээд
энэ сайхан ургийн баярыг хийж байгаа Эрдэнэ очрах цацралэгч очрах бямаагчтэй үр сад хүүхдүүдэд нь ачтын нэрд маш их баярлаа. Тэгээд та дөрөгийн нэг тайсан дээр урья бас гарын нэг бяцхан бэлэг өгөх гэсэн юм аа. За юмнуудаа гаргач. Матаматамас. Юунаха хавныхаа бас идэ бодог тэр асрандаас асар авчрыг тавьсан байгаа шүү. За ахмад уутнасаа жудаан жаргаараа хайртай шүү. Үнэхээр бас энэ сайхан юм үнэхээр зохион байгуулж та маш их баярлалаа. За энэ нас нууны миний дүүгүй яг өөрөө урсан ноос нодор идлээ шүү. Миний дүү өөрөө урсан. За та дөрөдөө урт насаж удаан жаргаа энэ үжиг сайхан өнгөрүүлээрэй ахын дүүс минь хайртай шүү. Ирээдүйн дээд өгсөй. За өнөөдрийн төхөрлөлтөнд ирсэн ураг өвгийнхэн цусныг тайхан дүүс таавахындаа халуун баярын мэндийг хүргье. Та бүхэнтэйгээ өнөөдрийн төхөрлөлтөнд ирж хорон цугулж байгаадаа баяртай байна. Өнөөдөр би бүйдрийн балжин нэмийн алтан гэрэл гэдэг залуу байна. Миний хөө өнөөдөр миний хоёр дахь хаанбаран гэдэг залуу ирсэн байна. Тэрний дараачих нь одоо манай 5 дахь шинүүд гэдэг ийм банд хөрөлцөнд ирсэн байна. За энэ эгч маань одоо манай аавын гурвтын нүрдэ гэдэг эгч маань одоо том küвгийнхаа хамтар хөрөлцөнд ирсэн байна. Байгааг бид та нартай бас хэлэхэд таатай байна. За манай аав бол бүйдрийн 5 хүүхэд байдаг. 5 хүүхдээс одоо 4 нь байгаа. Манай маань одоо тэнгэр тайлсан таавархан бас мэдж байгаа хэрэг. Балжин нэмгэж аймгийн аврагын малчин цолтой бас сайхан хүн байсан. За миний бас манай яг миний доотлын одоо том охиныхаа хөрөм хийх гэж байгаа учраас манай яаж тийшээ тэр хөрмөнд явсан учраас ирж амжсангүй уучлаарай хөлцөлөөч. Манай номинал тагуусрам гэж миний одоо нүрдэг чинь доотлынхын дөө их нэртэйгээ бас тэр хөрөмлөө явсан учраас ингээд хөрөлдөж ирж амжсангүй. Би одоо бас ингээд удахгүй яваад очсон тэр хөрөмлөө явах юм шаардлагатай байгаа. Та бүхэндээ бас сайхан баярлж байгаа чинь баярлж байна. Би өөрөө 6 хүүхэдтэй. Манай Томк Улаанбаатар хотод Батламгалгийн яамд инженер хийдэг дэсгцүүлтэй залуу байгаа. Яамд ажиллаж байгаа юм залуу нөө ажлын шаардлагаар ирж амжсангүй. За дараагийн хүмүүс маань тусдаа гарцсан их нэртэй. Тэгээд гэргийн маань одоо өнөөдөр ирж амжсангүй. Ягаад гэхээр манайх малчнаа хөдөө байдаг учраас дээр саяхан маамаас нь жоохон нэлэх маамаатай учраас ирж амжсангүй. Эхнэр маань одоо хонд явах болчоод мал харах юм байхгүй арын налуунд үлдсэн байгааг та бүхэндээ танилцуулж хэлэхэд таатай байна. Тэгээд хөцөл очаа. За 3 дахь охин маань одоо Улаанбаатар хотод оюутан сурч байгаа. Гэхдээ одоо бас ажилдаа байгаад гэртээр замжихгүй байна. 4 дахь охин маань дурдын халахгүй цэргийн налуу хааж байгаа. Цэрэгт яваа. За энэ нөхөр маань одоо 5 дахь охин маань ерөнхий боловсролын сургууль сурдаг. Дараагийн охин байгаа тэр бас ерөнхий боловсролын сургууль сурдаг ийм хүүхдүүд байна. За би өөрөө айлын 6 хүүхдийн 3 дахь нь дээрээ 2 эгчтэй доороо 3 охин дүүтэй. Өөрөө балжин нэмний ганц хүү юм байгаамаа. За
ерөнхий танилцуулахад юм байна. Тэгээд нүрдэгчтэй нэг микрофоноор дамжуулъя. Та бас өөрийгөө танилцуулж энэ ахын дүүстэй мэдчихлөө хэмээн. За сайн байцгаана уу. Баярын мэндийг хүлье. Тэгээд та бүхэн сайхан баярлалаа. Манай ээжиг бол бүүдрийн нүрдэ гэдэг манай аав бол дээр бүр тэнгэр талцсан байгаа. Журын гиндэн гэж хүн байгаа байсан. Би гиндэн гэдэг хүнээд том хүү Бадарч гэдэг залуу байна. 6 хүүхэдтэй манай 6 хүүхэд бүгд сурч байгаа. Эхнэр минь бас эхний улмаас бурхан болсон. Манай ээж энэ хуримтай юуны галын бас нэг төрөл садан тийм хүн байгаа. За тэгээд өнөөдрийн цугулсан та бүхэндээ сайн сайхан мөхний көсөн өрөө хамгийн сайн сайхан мөхний көсөн өрөөгөөд Ким өртөө кишиг үеинтэй яваараа гэдэг өрөөлийг тавья. Өнөөдөр ургийн баярын мэнд хүргье. Энэ ийм сайхан орон нутагт гол усан тэгшэрсэн сайхан талбайдаар ахын дүүсээ суглуулж байгаа дүү нартай баярлаа. Би өнөөдөр хүүхдүүдээс зарим нэг хүүхдүүд маань ажил төрөлтэй болоод ирч чадсангүй. Би 6 хүүхэдтэй 4 хүү 2 охинтой. Тэгээд миний одоо 2 дахь хүү Алтан гэрлийн том охин Арзаягийн хүүхдүүдийг танилцуулна. Баярлалаа тав. За сайн байцгаана уу. Хуран цугсан ахын дүүс та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргье. За ургийн баяраа хийж байгаа та бүхэндээ өнөөдөр аз жаргалаар дүүрэн бие биентэйгээ танилцаад сайхан өдрийг өнгөрүүлээрэ гэж хэлье. За манай өвөө бол 6 хүүхэдтэй 4 охин 4 хүү 2 охинтой. За том охин ихтэй нь баран бүрэн суманд байдаг 5 хүүхэдтэй. За 2 дахь хүү нь болохоор Алтан гэрэл манай аав байгаа. За манай аав бол 4 хүүхэдтэй 2 охин 2 хүүтэй. Том охин наад заяа миний бие байна. За Орхон аймагт Баавал усралын багш мэргэжлэр ажилладаг. За манай нөхөр болохоор Орхон аймгийн Орон Металл компанид ажилладаг. Өнөөдөр ажилдаа болоо ирж чадсангүй. Манай охин болохоор Аз Жаргал гэдэг энэ улаан палаштай охин байгаа. За манай том эрэгтэй дүү Батэрдэн гэдэг ам бүл гуруулаа. За банкны салбарт ажилладаг. Эхнэр нь болохоор Эрдэнэ цэцэг хуваарай бизнес эрхэлдэг. Хүүгийн нэгүн гэдэг. За хоёр дахь эрэгтэй дүүгийн маань бол Бат Тохтох гэдэг. Онцгой байдлын ерөнхий газар ажилладаг. Сумын алдарт уяач байгаа. За баг дүү отхон заяа одоо тест сурдаг. За манай ээжийг Амгалан гэдэг. За хоёр дахь хүү нь бол Цэвэс үнгийн гэр бүл байна. 2 охинтой. За манай ахын ихнэрийг Сарна гэдэг. Манай ах ихчээр бол хуваарай бизнес эрхэлдэг. Том охиныг Солонгоо, нөхрийн Нэм Зориг гэдэг. Нөхөр нь бол Орхон аймагт бас англиний багшаар ажилладаг. Хүүгийн Буйнт гэдэг. Бага охин Ариуна гэдэг Солонгос улсад ажиллаж сурж байгаа. IT инженерээр сурдаг. За дараагийн охины нь бол Инх Жаргал гэдэг. Одоо Булган аймгийн Хялган тосхны Цэргийн ангид ажилладаг байгаа. За 3 дахь нь болохоор за Цэвэн Жавын гэр бүлээр 5 хүүхэдтэй. Эхнэрийн Ган Чимэг гэдэг. 3 хүүхэдтэй. Ам бүл тавлаа. За автосуур ажилладаг. Том хүүгийн Нямхуу гэдэг 11-р ангид суралцдаг. Дараах охиныг нь болохоор Өн Мөнхлөө гэдэг. Одоо 5-р ангид орно. За баг хүүгийн нь болохоор Баярхүү гэдэг байгаа. За баярлалаа. Сэтгэлэг тарнаа. За отхон хүү Цэвэн очрын гэр бүл байна. За сайн байцгаана уу та бүхэндээ энэ хуран цугларсан ураг төрлийн ахын дүүс та бүхэндээ нар хуран тэгшэрсэн энэ сайхан өдрийн гал халуун мэндийг өргөн дэвшүүлье. За манайх
уг айлын отхон хүү цэвэн очир их гэдэг айл байна. Манай нөхөр хот хооронд ачаа тээвэр зөөвөрлөдөг том машинтай хуваарай хөдөлмөр эрхэлдэг. Би болохоор Орхон аймгийн Баян өндөр сумын Аршаант багт багийн ажилтнаар ажилладаг. Манайх 4 хүүхэдтэй, 2 охин 2 хүүтэй ингээд ам бол 6 өнөр өтгөө айл байлаа. За та бүхэндээ энэ өдрийг ая тухтаа сайхан өнгөрүүлээрэ. Ахмад буурлуудаа уртудаа насалж тахыг хүсээ өрөөё. Баярлалаа. За сайн байцгаана уу? Энд хорон цугласан та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргэе. За манай гэр бүл болохоор Рав гээд манай хөгшин аав байгаа. За манай гэр бүлээс болохоор манай хөгшин аавын одоо гэргий болох Жарзан ирсэн байна. За тэгээд том охин, за бага охин, том охин оюун цэцэг, бага охин одхуу нарын гэр бүлээс нь гэр бүлээ төлөөлөд ирж байна. За миний би болохоор том охин оюун цэцгийн бага охин Номын Эрдэнэ гэж хүн байна. За манай ээж оюун цэцэг болохоор 4 хүүхэдтэй. За 4 хүүхэд нь дөрүүлээ тустай гарсан. За том хүн болохоор Цэрэг Баяр. За 2 хүүхэдтэй. За дунд хүн болохоор Цогт Баяр 4 хүүхэдтэй. За бага хүү Жаргал сайхан нь 2 охинтой. За миний би ингээд байна. За сод цэцэг гээд манай ээжийн дараагийн охин хүүхэд нагаа. За сод цэцэгч маань болохоор Эрдэнэт үйлдвэрийн хэвсний үйлдвэрт ажиллаж одоо амьдарч байгаа. 2 охиныхаа хамт манай хөгшин ээжтэй цуг амьдарч байгаа. За дараагийнх нь болохоор Одхуу гээд манай бага агч байгаа. Аав эвлээ наах цэгч байгаа. За тэгээд нөхөр хүргээх болоод яагийн хамт ирсэн байна. За манай ах эгч хоёр маань бургалтад малчин ээж морь ууж явж амьдарч байгаа. За бага ах гал одрох болохоор бас эхнэр хүүхдийн хамт бургалтад мал маллаж морь ууж амьдарч байгаа. Нийт хэд хүүхэдтэй лээ? За ам бол аруулаа болоод өргөжсөн байна. За миний өгшөө болохоор бургалтаа өгшөө аавын том ах нь. За тэгээд бид ингээ бүгдээрээ ах トゥ хоёрын үрс садууд нь байна. За баярлаа. За сайн байцгаана уу? Хүрэн цугларсан ах トゥ хамаатан садандаа энэ өдрийн баярын мэнд хүргэе. Сайн сайхныг хүсье. Эрүүлэн саруул сайхан урт наслаж удаан жаргаж энэ өдрийн мэндийг дэвшүүлье. Баярлалаа. За сайн байцгаана уу? Сайхан баярлцгааж байна уу? За манай аавыг Идиш гэдэг ааваас гарсан 4 хүүхэд ээжийг Баадрын мөнгөн гэдэг. Манай хамгийн том эгч ерөөс өмнө малчин хийдэг. Тэр хоёроос нэг хадам ээж нь алтан газрынхаа цайлга өнөөдөр хийж байгаа учраас ирж чадаагүй. Дараагийн хүн би мандлаа байна. Манай нөхрийг Эрдэнэ тогтох гэдэг. Манай нөхөр бас ажилдаа ирж чадаагүй. Би төдийлөн ирсэн. Би нэг охинтой 3 зээтэй хөргөн маань бас ажилдаа явцсан. Охин маань цэцэрлэгээ нэгтлэн байгаамаа. Тэгээд тэд бас ажилдаа ирж чадаагүй. Дараагийн дүү маань Миндаяр 4 хүүхэдтэй 3 хүү нэг охинтой. Эхнэр нь оюун бэлэг багш. Манай дүү дархны дулааны станцад ажилладаг. Дараагийн дүү маань Идэр хангаа бас ажилдаа болоод ирж чадаагүй. Тэд бас 3 хүү нэг охинтой. Том банд нь оюутан. Ингээд бид хэд баг бэр маань оюун бэлэг багш мэрэгчлээ. Тэгээ сая увсыгаа 100 жилээр ээж маань ингрээ мэлалгаад алтан гадас одонгоор мэлалгаж ирсэн. Ээжтэй бас баярлсан шүү. Хайртай шүү гэлээ. За ингээд номынхаа Эрдэнэчрах хоёр та дөрвийгээ тайсан дээр урьж байна. Бас нэг бяцхан дэлгэр гардуулчих. Ихтэй зураг зарав. Бэт. Угаас авч даарш. Бэт.
За сайн байна уу? Тэгээд би очсон оюун гэдэг байна. Тэгээд би хоёр ах, нэг дүү, нэг эгчтэй. Тэгээд өхөр маань тэр Австралид босод амьдардаг байгаа. Тэгээд нэг ах, нэг дүү маань, нэг эгч маань Чех улсад амьдардаг. Тэгээд мэдээж энэ өдөр хүрэлцэн ирэхэд маш их хүссэн. Тэгээд үнэхээр та бүхэн маань сайхан наадаарай, сайхан баярлаарай гэж нийлхээд өчсөн байгаа. За тэгээд бид энд хайртай хоёр аада. Тэгээд үнэхээр бидийг 5 хүүхдийг сайхан өсгөж хүмүүжүүлэх, өдий зэрэгтэй хүн болгоод биднийг үнэхээр хүлээг минь дөрөв гарыг минь ганцхан хүргэсэн хоёр аада. Хайртай шүү. Та хоёрын минь үнэхээр өөртөөс л удаан жаргаж үр хүүхд ач зээнийхаа гэдгийг үнэхээр удаан амьдраарай гэж хүсэж байна. Тэгээд үнэхээр хам сайхан хүүхдийнхаа үнэхээр бахархал болсон хүмүүс шүү. Тэгээд мэдээж аав ээж хоёртойгоо авах гэсэн зураг байхгүй байгаа. Тэгээд Монгол AI буюу оюун ухаанаар аав ээжтэй хамт ингээд зурглаад тэгээд аав хоёр аавдаа үнэхээр сайхан бэлэг барьж байна. За ингээд хоёр сайхан аавдаа зэрүүлж энэ сайхан дурсгалын зургийг хүндэтгэл болгон гардуулж өгч байна. Тэгээд хүүхдийн гэртээ нэрэлж хүүхдгэрээсээ өр хүүхдүүдийг харж ашигтай сайн сайхан явах байгийн харж байгаа. Ичи яв хоёрыг энэ тэрүүлсэн ийм хүү сайхан зургийг бас хүндэтгэл болгон гардуулж өгч байна. За хоёр сайхан аавда урт насалж удаан жаргаж өр хүүхдүүдээ эрүүл саруул өргөж дэм тусуулж дэрэгдэн түшиж явах болтугай гэж хүсэж өрөөё. Хайртай шүү хоёр аавда. За ингээд өнөөдөр Эрдэнэ очир бит хоёрын 5 хүүхэд ингээд ээж аваагаа дэмжиж өнөөдөр ийм сайхан одоо бэлэг дурсгалтай бүх зүйлийг өгсөн хүүхдүүдтэй баярлалаа л гэж хэлье та. Баярлалаас хойш арга алга. Үнэхээр баярын нүднээс гарч ирнэ. Маань болохоор одоо эх хичээл 70 нас хүрж байгаа. Гэхдээ 70 нас хүрээгүй юм шиг харагддаг. Үнэхээр залуухан сайхан аав маань байгаа. Тэгээд мэдээж дүүтэйгээ ингээд ганцхан эрэхтэй дүүтэйгээ үлдсэн. Доороо 8 дүүтэй. Тэгээд дүүнерээс нь 4 нь одоо бурхны орон зорьсон байна. Тэгээд та хоёр минь үнэхээр эрүүл аз жаргалтай хүсье. Дараагийн мөвчтэй тэгээ шагналыг гардуулахыг бид хэрэгслээ. Тэгээд ургийн баяр хийхээс өмнө мэдсэн байсан. Тэгээд саяхан Алтан гац одонгоор шагналыг хөгшин ээж манай номын ээж маань байгаа. Тэгээд хөгшин ээжигээ энэ тайзан дээр уучна. Тэгээд мөн эрх ахыхаа хамгийн отхон хүргэн
Монгол Улсын соёлын тэргүүний ажилтан хүндтэй цол тэмдгийг авсанд баяр хүргээд бид бүгдийн зүгээс өчүүхэн бэлгийг гардуулах гэсэн юм аа. За ингээд миний сайхан номын ээж өнөөдөр Алтангад цолгоорсон ээжтэй баярлж бидний өөр хүүхдүүдээс бяцхан бэлэг гардуулж байгаа юм яслаа өгч байна. За ингээд өнөөдөр миний отхон хөргөн Монкот соёлын тэргүүний ажилтан цол хүртсэнд баяр хүргээд өчүүхэн зүйлээ хэлгэж байна. Тэгээд та бүхнээс давхар уулзалт үсэе. Энд бас олон улсуудын шагнал авсан шүгэлээ. Тэрийг бид нар дуулаагүй өнөөдөр дуусан учраас уулзалт үсэе гэж хэлье да. За Гедада маш сайхан байна. Энд одоо Монгол орны маань баруун хязгааруулсан Овс нутгийн хөргөн болж энэхүү сайхан ураг удам дотор бас нэр хүндээ гаргаж та бүдтэйгээ сайхан танилцлаа. Бүгдээрэнд нь аз жаргал өрөөлийнх энэ уруугийн хамгийн сайхан бүхнийг гисэн өрөөж хүн болгон урдуураа гарсныг ундааж, хоогоор гарсныг хоололж, мөнх хөх тэнгэртэй өвөгдөж, алтан шаргал нарандаа залбирч, байгаль их дэлхийг шүтэж сайхан амьдарч, юу сансан 9 цагаан өслөн сэтгэгчлэн мөтгөл тугаа гэсэн сайхан өрөөлийг өдөөд нь хөргөн дэвшүүлж яа Гедада таа өгдөө. 아침이야 자료간다 웃음이 너가 찾아가봐 오늘만 현신주대 어려침이 지긴 산스니 신주대 어두용산 미니에 지났다군 할때 지대우고 용산 오늘이란 성야라의시 임직의 자도 낯선다 어떻든 누게 되긴 밑생기 오르도지야 오고의 집에 미니에 지났다군 할때
хорон тоглосон автуу төрөсөлн таавгатай энэ өдрийн мэндийг төвшүүлээд өнөөдөр дараачийн шилжиж явах самыг дараачийн хүндээ гардуулахад бэлэн боллоо. Тэг. Ямар утгаар ингэж байгаа үгээр өнөөдөр бид нар цаг хугацаа бас хугацаатай учраас автонор бүгд бөөн байгаа тул та тэг явуулгал явж байгаа янз бүрийн асуудал тийм учраас энэ цаг хугацааг хэмнээд бид нар энэ ургийнхаа баярыг хэмнэж байгаа одоо эрдэнэ очир бид хоёр ингээд дараачийн үндэ энэ цомыг ардуулж өгөхөд бэлэн боллоо. Ингээд автуу таа бүхэнд яг сонирдуулж хэлгээд ардны хчиг үр хөвгдөд энэ цомыг шилжүүлж өгөхөр боллоо бид нар. Ийм учраас ардны хчиг үр хөвгдөд ирж цомоо хүлээж авна гэж үсэн хүлээж байна. Ерөөё. За. хамгийн том амгалт байхгүй учраас хамгийн отхон баярт энэ цомыг гардуулж өгье. Сайн уу миний хайртай хүүхдүүд. Аав нь та нарыгаа өдөр бүр санаж тэнгэрээс харж суудаг шүү. Би мах бод маань энэ хойгоо гэсэн ч сэтгэл зүрх минь өргөж та нартайгаа хамт үлдсэн шүү. Амьдрал гэдэг нэг л мэдрэгнээсээ дунгөрдөг. Зөрчилдөхөөс илүү ойлголт. Уурлахаас илүү уучлалт сур. Нийгэмдээ төвшил толгой болж амьдраа. Энэ сайхан өдөр ургийн баяраа дэмжлэхээр уран цугласан гэр бүл, үр хүүхэд, ахын дүүс, төл дэрвсүүддөө халуун баярыг өргөн мэдчихлээ. Та бүхэн маань ураг удмын хэлхээгээ улам баттгаж, ядарсан нэгэндээ туслаж, дэмдэмэндээ дэвийн хүлэн сайн сайхан амьдрахыг хүснэ. Ургийн баяраа сайхан хийж, өөр хоорондоо татан тамхицсан сайн сайхан бүхнийг түгээн дэлгэрүүлж явахыг та бүхнээс хүсэж байна.